мартаж болохгүй давтгуучруугүй түүх өргөжж байна. За тэгээд саяхаа өргөжлүүлнэ. Тэгээд тэр өвгөн дээр очиод өнөө учир байдал зовлон юугаа яриад одоо би дарахыг сурмаар байна л гэсэн байл л дээ. Хөө тэг би заагаад өгөөл. Одоо тэр очисон хүн болгон чинь сонирхол ерөөсөө сүд болдог байсан юм шиг байл л дээ. Тэгээ одоо тэндээс инх том дарга хийжсэн хүн хөдөө ирээд мал ингэлээ ямар янзтай яад юм бол энэ тэргээд дандаа сонирхчл улсууд ирдэг байсан шүү дээ. Тэгэл яасан чинь л тэг хүмүүс заагаад өгөө хэр завтаа явна нэ тэрэл гэсэн байгаа үедээ яриад л тэгэл та манайд очиод таныг одоо тагтаа сайхан байлгана. Манайд очиж байж байгаад надад заагаад өг гэлдэгсэн чинь тэгээ гэртээ авчираад сар манайд байсан. Нөгөө санд сумынхаа нутагтал байгаа. Тий санд сумынхаа нутагтал байгаа. Тэгээ 100 сайхан авчираад нөгөөтгий чи өвгөний чинь одоо нэг илүү гэртээ яагаад багчныхаа хэрэгэл юм тэнд нь яагаад өвгөн чи тэндээ суугаад юм хийгээ сууж яадаг. Их арцсан гутгадаг өвгөн байсан тэр өвгөн. Асгээл арцны юунд бойфренд ингээл арц уцалган тэгээ надад дөр ингээд зааж өгсөн. Нунтаг арцыг ингээд тойруулаад ингээд ихэнхээ ингээд дугуйлаад ингэж яхаар арц ингээд сайхан дугуураад онгод сайхан барагддаг удаан онгодтой хөөмөр ингээд над зааж өгчээсэн юм дээ. Тий. Тэгээд тэр өвгөн тэгээд дарах зааж өгөө. Тэгээд өвгөн явхан хийх хийдэг болсон юм да. Бөөгж тэгэл товч мөнгөн товч. Зөндөө юм байна. Имэйлийн цагаан бол нэлээд хийсэн шүү. Тэгээ сүүлд нь гүлэм хийгээ сүүлд нь имэйл жолооч нарт имэйлийн мод захиал дотроо. Тэгээд тэд нар ч өстой хидл бол гэдээр навьяаж өгөн шүү. Тэгээд имэйл хийгээл имэйли чинь одоо нэг олон цаг одоо юу вэ тэр одоо дэрмэр одоо сураараа нөөх сураар чинь одоо юу дэрмэр юу тэр олон болмоо чинь өөрснөө сүлжээл хийгээл ирээч одоо бүгдийг хийгээл бүх юм нь өөрснөө хийгээл. Тэгэл гүлэм оёхын бол одоо би хүүхдүүдтэйг ойчхон. Манай хүүхдүүд ч одоо цөмөр гүлэм оё шүү дээ. Угал зоё шүү дээ. Цөмөр угал зоёчдаг болсон. Манай хүү бол өстой Монгол гутлыг өлдөр чинь хөргөчлөө. Янзтай хийн шүү дээ. Энэ ч санд дархан Аавынхаа тэр юг өвлөөд авсан. Тийм Монгол гутлыг бол өстой янзын хийн шүү дээ. Сая дархан болохынхаа өмнө бол өстой Монгол гутлыг миний хөөч гайхалтай хийжсэн шүү дээ. Дундуур нэг гэсэн Монгол гутал байсан. Тийм. Зөв. Орой чинь өдөржин барай сууж илээ орой байж өглөө 6 цагт барайд оёо сууж илээ байдаг. Тэгвэл чинь унтаач унтахгүй яасан юм бэ хэцүүдлээ гэдэг тэгэхээр чинь шөнө ганцаараа суухад амар байдیں۔ Амиа тийм ээ наа цаанаа байхгүй амар байдیں۔ Гэ шүнжэнгөө барай суучдаг. Өглөө тэгээ сууж л байдаг гэсэн чинь. Тэр үед тэр сантад байхад манайхаар ирдэг байсан нэг жолооч дундговын гомб байдаг. Хүн аав гэж цацуу нэг тийм үү манайхаар ирдэг байсан юм байна лээ. Үе цацуу болохоор яг арай дотно. Зөв. Тэгээд тэр гомбоо болохоор насаараа тэрийн жолооч хийсэн ерөөс өөр юм мэдтгүү чаддгүй. Тийм л хүн байсан юм байна лээ. Тэгээд аав хийсэн гэсэн нэг удаа за чи гараараа юу хийцураа. Одоо ингээд итгэвч дуудахгүй чи одоо ингээд гарна. Тэр чинь 40 үрцгэл цуусууч шүү дээ. Дуудахгүй ингээд итгэвч гарна. Тэгээд итгэвч гарах дээр юм гараараа юу хийцураа хүн өөднө. Тэрээс амархан хөөх. Ямар нэг юм оролдоод сатараад авах юм бол хүн чинь өд өгдөг. Зугаатай. Өдөр ордог. гэж зааж өгсөн байсан. Тэгээд нөгөө гомгоо тэрийг юусэн мартаагүй юм лээ. Тэгээд дунд хортод итгэвч гарсныхаа дараа Монгол хурал сурсан. Хийж. Хийж сурсан. Тэгээд сүүлдээ бүр алдаршаад дунд говийн уран гомбо гэдэг бүр тийм байна. Уран гомбо. Тэгээд Афган тэр театрын хөдөлж байгаа байсан. Хөшин байл. Тэгээд нөгөө яг энэ нөгөө нэг хэлбэр хийцтэй нэг донж биш үү? Тэрийг нь Афган гаргадаг. Тэгээ ингээ хоёулаа нийлээ готл босгодог. Тэгээ нэр нь бол яг уран гомбо гэдэг бүр нэртэй болчихсон их гоё готл гэдэг. Яг одоо нөгөө боржгон маягийн готл гэдэг арай хэлбэр хийцээ өдгийн төв болохынхаас арай өөр. Одоо энэ юу зүгийнх нь болох тэр зэрэг баруун зүгийн хар орон ийшээгээ болох тэр шанх хийцгээ явуулдаг байхгүй. Энэ бол лам маягийн зогн өргөн төрүйтэй. Одоо завил цууж мохот их хэвтэй тийм. Энэ боржгон хийц нь болох тэр зэрэг их тийм дэгжин одоо хүрээ хийцэргүй маягийн их дэгжин тийм гоё загвартай нарийнхан боомоотой. Тийм загвар байдаг. Тийм загвараар хийдэг тийм хөшин байсан. Тэгээд аавыг 81 онд шоронгоос гарч ирэхэд биш тэр 90 онд юм байна тий. Готл хийж өгдөг чи 90 онд цахаад хад нэг готл хийж өгсөн. 90 онд тэрийг аав тий гомбоо гоё готл айгүй хөөрхөн гоё готл. Тэгээ тэр готлыг аав бараг нүд амтлаад ирсэн. Одоо хүртэл би.
Тэгээ намайг тэр хөгшин дээр авчиж шавуулсан байхгүй. 97 98 онд. Биш 97 онд. Амар ойлдоотой. Тийм тэгээ дундууд авчиад яг нөгөө дундуу гомбогоо сонсохгүй одоо локоос сагаадсан байна гэх. Тэгээ хайж явсаар хагаад ирээд олоод тэгээд тэр гутал билүүлээд. Тийм тэгээд гомбогоо ийм дархан хүн би бодож байна л да чиний ярианс ингээ харахаар зэрэг аав чинь бол гомбог гэдэг хүнийг бас хардсан байна. Энэ хүн бол тийм учраас та тэтгэвртахаар ингээрээгээд тэр одоо дарах марх хийдэг юмнуудаа чиглэлийн гэж бодоод тэгээ эргээд анзаарч байгаа. Энэ бол энийг нэг тийм нэг бэлгийн нүд байна. Ястаа тийм. Бэлгийн нүдтэй гэж харна шүү дээ. Тэгээд тэр гомбог бол сүүлд нь гомгоо надад өөрөө хэлчихсэн байхгүй. Би нэг гомгоонд очиод ингээ сар сууж байгаа гэрт нь. Тэгээ гутлын заалгаа. Тэгээ хажуугаар нь би ч нэг багцаа өрөөд очсон. Тэр чи одоо 90 донд чинь амьдрал хэцүү. Би нэг агуутаа болчихсон. Дөнгөж хүүхд гарчихсан. Тэгээд дунд говийн төвдөө нэг жижиг юм өрөө төрөөслөө тэнд бас ийм үг чигээд хүмүүсийн юм хийгээд. Тэгээд өдөөс хойш нөгөө ажлаа дуусчаа өдөөс хойш ирээд нөгөө гутлаа оёод. Ингээд сар болж байгаа дэдээд. Тэгээ 2 жил дараалж очиж тэгэж юу байгаа. Тэгээ ерөнхийдөө бол бүх технологи над зааж өгсөн гомбогоо. Аав чинь бол гомбогоо чав. Тий өөрөө дагуулж авчиад ийм холын хараатай. Ястаа мундаг. Тэгээ гомбогоо сүүлд нь намайг очичоод юу яахт буцаа юм үнхээр хэлжсэн. Ингэж аавтай чинь ингэж уучирч байсан. Бит хоёр чинь надад тэгээ ингэж хэлсэн. Тэгээд тэгэж хэлснийг би мартахгүй явсаар агаад энийг ажил хэрэг болгосон. Тэгээ одоо тэрнийхээ өвчээр би сайхан амьдарч байна. Тэгээ ач зээнэр үр хүүхдүүд нь бүгдээрээ гутал хийдэг болчихсон. Энэ ч одоо жинхэнэ жудах шүү дээ. Одоо түрүүн бүрний их чи ярьж байгаа тэр олон жолооч нар ямар жудахтай тийм ээ. Жудаг гэдэг чинь одоохны яриад байгаагаар ёс зүйл юм билээ. Тийм ёс зүйл. Хандаж байгаа хандлага тэр жудаг нүнжиг гэдэг тийм. За би энэ дээр ингэлээ за гомбо жолоочог ярьлаа. За бүрний ярих юм зөндөө байгааг би яг ингээм нүдэнд харагдаад байна. Тэр одоо гөлөм хийх гээд ингээд задраад ирвэл зөндөө юм ярина. Тэгээд ийм бэрх амьдралын донд аз жаргалаа зохицлоос нэг гайхамшигтай юм байна гэж би харж байгаа. Тэрний өгвөл тэр санд суманд амьдарч байхдаа санд сумын хүмүүсийн сайн муу хүмүүсийн дундаа сайнаас ч муугаас ч зөндөө олон өөртөө хэрэгтэй юмнуудыг авчирч авч байхдаа та хоёр санд сумд хүүтэй болжээ. Тэг за. Би тэгээд самтын нэрийг би эртэд нөгөө нэвтрүүлгэн дээр самт гээд ороод өрхөө лохоос руу хөө байна гэхээр би бодохгүй. За өөр хангаас самтад л тэнд одоо хүмүүжлийг доголдолтой гэж очижсэн. Тэгэл зориуд лохоосоос өөр хүний тийм нэр өгөхгүй. Зориуд тэр самтыг сануулж байхын тулд самт гэдэг нэр өгсөн байна гэж бодсон байхгүй юу. Тэгээд одоо самт маань өөрийнхөө одоо мэдх дурсамж юм яриач гэж. Тийм би бол яг ер нь бол яг нэг хилмигдлийн үед төрсөн. Тэгэхээр зэрэг хилмигдэхгүй одоо хилмигдэхээс өмнөх амьдрал ямар байсныг бол биеэрээ бол мэдрэг өгсөн шүү дээ. Тэгэхээр зэрэг хилмигдлийн үед төрсөн. Тэгээд гэтээ тэр үед намайг төрөх үед бол манайх бол сайхан амьдралтай болцсон байсан. За тэгээд тийм яг тэр нөгөө хэцүү хүчүүгээ давад дуулаад давад дуулаа ер нь нэлээд чинээлэгдв. Тийм айл болцсон байсан. Хар хооронд очиж. Тий, хар хооронд. Шууд хар хооронд очиж гараад төрөөд. Яагаад төрөөдөө. Тий, тэгээд би чинь бол хар хооронд нэг өсөнд 5 нас хүртэл хар хооронд байсан байхгүй. Тэгээд самтыг төрөхөд бол нөгөө машин авцсан байсан уу? Тий, машин байсан. Сант чи их юм авчирсан хүн биш дээ. Гоё нэр. Сантаас хөдөө орж ирж би энэ хотод байж байгаад төрөөд тэгээд эндээсээ явахдаа хар хооронд шууд очсон байхгүй хараа. Тэр хоорондоо үгэн хар хооронд ирсэн байсан. Ер нь бол яг уг нь тэр сант руу ч анх нөгөө ингээд төвөрөний тогтоод гараад юу яаж байгаас нутаг зааж байгаа шүү дээ. 3 жилээр нутаг заасан юм билээ. Тэгсэн чинь нөгөөх нь мартсан ч юм санаатаа ч юм сарамсруусан мартсан. Тэгээ нөгөө 3 жил нь бүр 6 жил болцсон байсан байхгүй. 65 оны 1 сараас 71 он хүртэл болчихж байгаа байхгүй. Тэгэхээр 6 жил болцсон. Эхний 2-3 жилдээ тэгж байгаа л сүүлийн 3 жил. Тийм тэгээд аав ээж хоёр ч гэсэн тэндээ нэг амьдрал сайхан боломжийн болцсон байгаа болохтой тэндээ нэг өгүүл тавихгүй ингээд байгаадсэн. Тэгсэн чинь нөгөө ах 8 дугаар анги төгсөх болоод. Тэгсэн чинь тэр сургууль юугүй 8 жилийн сургуультай байхгүй самт сум чинь. Өнөө самт сумд дотор байранд үлддэггүй. Тий. 10 жилийн сургууль байхгүй. Ихт миний ихч болохтой нөгөө сургуульд орох болцсон. Тэгээ арай жоохон төв газар ороод. За нөгөө уг нь бол нөгөө төв орооны заалт болох тэр зэрэг одоо 3 жил болгоо дараа нь юм арай жоохон төвлөрсөн газар байлгах тийм заалттай байсан. Тэгсэн чинь тэр бүр ингээд
талицсан байж мартагдсан байдаг. Тэгээд тэрийг нь сануулж хөөцөлдөд. Тэгээд нэг 100 эрхэн дээр ярьдаг ч нэг хэмбэлээ лувсан аргадан билээ. Лувсан аргадан. Тий, лувсан аргадангийн нэг усанд орж явахт нүцгэн багалцуулдаг энэ төр гэдэг. Тэр чинь тэгжээж хар орон руу гарсан. Хар орон руу явсан баг. Бас уулахгүй байсан гэж байна. Тий. Тэгээ бүр бараг тийм хүчирхийл юм шахуу тийм арга хэмжээ авчиж тэгжээж тэр. Тэр зөвлөлтөө. Тий. Тэгээ угаасаа тэр үед тэгжээж хар хорон яваад ах чинь сургуульд орсон юм шүү дээ. тий 10 жил дараа. Чи дөнгө төрж байгаа. Тий. Тэгээд манайх чинь тэнд аав чинь тэнд хар оронд тоо бүртгэгчээр очиж байгаа байхгүй. Тийм туслах Тарай бригадын дараагаар очих байсны эндээс тэгж заалт өгснээ хар оронд очиод хар хорны дараа гомбос өрн чинь тэр юуны дахиад Амтны бригадын тоо бүртгэгчдэг. Дахиад туулаад. Амтны бригад гэдэг нь хэдэн туулаа хэдэн дахиад хэдэн юу гахаа. Тийм 3 амтан байдаг байсан. Тэр амтны бригад нь. Тэгээ тэр хэдийн тоо бүртгэгчээр очиж байгаа байхгүй юу? Цалин буураад нөгөө бүр 320 орон нэр төдийл юм байсан гэсэн. Нөгөө монголчууд чинь тэр үе чинь нөгөө туслах аж ахуй хөгжүүлж мэдгүй байсан. Тийм тэгээ нэг орон дөнгөж хөгжүүлж ихтгэжсэн орон нэр төдий юм байсан. Нэг өөр Монгол өвгөн байсан маа гахаа малдаг. Тэр өвгөн царин нэг овоо хитэн гахаатай болгож исэн зайлвал. Түүнээс биш өөр. Тэгэл яг хөө тэнд тэрийг бол аа бол очоод өөдөн татсан юм байл л дээ. Тэгэл тэр чинь бүр том аж ахуй болох. Тий. Тэгээд тэнд чинь би чинь тэгэл за яг хөө тэгэл 4 5 настайгаас л ер нь бол үйл явдлыг бол мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэл тий. Тэгэл цэцэрлэгт явдаг байсан. Манай хашаанууд чинь ингээд хашаа ингээд нөгөө гөлөм төмрөөр ингээд нөгөө яваа хашаа ингээд гөлөм төмрөөр ингээд төмөрлөлцсөн. Тэгэл нөгөө гахаанууд том гахаанууд чинь тийж цөм цохиолгоор яваад. Хашааны доолт дандаа онгорхоо. Тийм байдаг байсан. Тэгэл тэр аягүй сайн сантай. Тэгэл олон гахаатай болсон. Цэцэрлэгээ тараад ороо ирэхэд ингээд тоороо нөгөө бор хоолнд ороогүй тоороо ингээд шарчихсан. Ногоотой ингээд шарчихсан. Тэгэл тэрийг иддэг байсан. Тэргээл тэрийг бол аягүй сайн сантай. Тэгэл өглөө болгон аав намайг алаг морь байдаг чинь хээр морь байсан баха. Морин доонуулаад хөтлөөл гүүрэн дээгүүр яваад гэсэн. Тэгэл гүүр даваал нөгөө суган дээгүүр ингээд гүүр даваал тэгэл цэцэрлэгт өргөж өгдөг байсан. Тэрийг их сайн сандаг байсан. Тэгэл яг нөгөө аав бол надад их хайртай тэгэл намайг их хэрэглүүлдэг одоо байнга л өөртний явж идэг. Тэгэл хөдөө гадаа явахдаа машинтайгаа явахдаа байнга авч явдаг. Тийм байсан. Тэгэл 76 онд нөгөө дүү төрөх болоод тэгээ бид чинь цөмөрө хот руу орж ирсэн байхгүй юу? Нэг жижиг илүүгээр ачиж орж ирээд. Хотод оруулах зөвшөөрлөг нь үгүй тий. Зөвшөөрөл аваагүй зүгээр шууд ороод ирсэн. Гэсэн. Тэгэл би өнөө төрөх болсон намайг ерөөсөө чи одоо драхтын ус дээр очиж эмнэлэгтэй газар очиж төргээд явуулчихсан. Тэгэл хүргэж ирсэн байхгүй юу? Тэгээд буцаж очих ёстой уулна. Тэгээ тэнд нөө гэр ороо хамаагүй маар өгсөн байгаа шүү дээ. Тэгэл энд ирчээл байжсэн чинь тэрийг бол би аягуулсаа сандаа тэгээд нөгөө тэр үед ч одоо энэ хар машин чих цөөхөн байлаа шүү дээ. Одоо хар 24 чинь. Ялангуяа гэр хороолт бол бараг үзэгддүү юм байхгүй юу? Хаяа нэг тэр гудамжаас чинь нэг том тэрэг явна. Тэнгүүд хүүхдүүд сонирхож нөгөө чулуу шиддэг. Тэр тийм л үе байсан шүү дээ. Тэгээд манай гудамжны дээдл доотл хоёр дээр ингээ нэг хар машин. Аав манайхыг тэнд ирснээс хойш байнга байдаг болт. Тэгээ нөгөө манай айлын ихч, манай хамаатны ихчлээ тэр ихчлэгдэг байсан байхгүй юу. Лаахоо зэрсэн байсан манай годомж манаачтай болжтэй гэл. Хар машинаар мануулдаг болжтэй гэл. Манайч тоглосон байдаг. Тий. Тэгээд тэр миний нас орсон ахын алба тэнд байдаг байсан байхгүй манай гүргэний. Тэр нэг дөрөв холбоонд ярьжсэн тэр холбоонд байсан ахын алба. Тэр зурагтаад бид нар нөө гэрээ өгч явуулсан. Тэгээд тэдний хашаанд манай бид буудсан байсан. Тэгээд ээж имлэгт хэвтээд ээж төрлөө. Тэгээд аав нэг өдөр ирээл тэрийг айгуу сайн санд ирээл. Тэгээд ааяа гэдэг тэр манай тэр ихчиг тэр ихч тэр би ихч тэгээд тэр амнаа авч арх уудгүй шүү дээ. Тэгээд нэг дэлгүүрээс нэг ликор биш юу кагор гэдэг нэг юу байдаг шүү дээ. Ликор юу гэдэг дарс. Нэг тийм дарс авчраа. За охинтой болж одоо нэг хүү сайхан хүүтэй сайхан охинтой ингээд боллоо. Одоо биш хоёр охинтой хоёр хүүтэй сайхан боллоо. Одоо энэс илүү яах вэ? Тэгээ нөгөө аяатай нөгөө кагоро хувааж угаад. Тэгжсэн тэр энтрийг би айгуу сайн санддаг байхгүй. Баярлж шүү дээ. Тий. Өө баярлж байгаа байхгүй. Тэр чи одоо 7 сарын 20-нд л байхгүй. 7 сарын 21-нд. Тий 21-нд төрсөн. Тэгэл маргааш нь чөлөө нөгөө өдрийн чөлөө нэг аав
гэрт ирсэн байжсэн чинь бөөн хүмүүс тахиж орж ирэл. Эзэнж орж ирэл. Тэгээ манай ихч чинь дээд чинь 5 6 дахь ангид байсан. 7 дахь ангид байсан тий. Тийм байсан. Би чинь 5 настай байгаас. Тэгэл нөгөө бижигнэл нөгөө хамаг манай юмуд чи авдар савж ангичаал ацтад ламбтал. Тэгэл аавыг шууд баривчлаа. Хотод уу? Тий, хотод тэр нөгөө зургтад тэр байж хахт ээж эмнэлэгт байж байгаа шүү дээ. Төрөхгүй. Тэг би тэр төрчгөл байж байсан. Төрсөн хоёр гоо болчиход байж. Тийм байна. Тэгсэн чинь тэгээд аваа яваад гисэн. Тэгээ ихчүүдээр хоёулах нь үлдчихэж байгаа байхгүй нөгөө алиасанд нөгөө 4 хантаа гэстэйгээ. Тэгээ ихчлэгөр ингээл аамаар ингээл уйлаад танайхаа нүдээр күлээж ийчгээд аваа араас нь яваад орлоод зурцаад өлөөс нь зурцаад салахгүй байсан. Би ч нөгөө жоохон мэдхгүй бас tagaж уйлаад ингээл тэгэл тэгжээсэн. Тэгээ манай авдар энэ төр бүх юм дээр ингээд нэг юм улаан цааснууд наатсан. Тамхтай ч үлээ нэг тийм цаас маснаас. Тий онгойлгож болохгүй гэ. Тэгжээсэн. Тэгэл бит хоёрыг чинь яг тэгэл аавыг хүчээр аваад явчихж байгаа юм шиг явчихвал. Тэгээ ганц удагтлаа явж хийцээ билээ л дээ. Тэгээд тий. Тэгээд их чөвтөөч яг тэгэл тэр айлын имэтээр орол. Манай гэр чинь тэгээ үндсэндээ юунд нь чурж болохгүй болчихж байгаа юм чи. Тийм. Тэгээд имэд нөгөө ажуу айлынхаа ихчдэр тэдний дээр байж байгаа л. Тэгж байгаа л тэгэл ээж гарч ирэл. Тэгсэн чинь тэгэл аав тэгэл тэрнээс хойш дахиад аавынхаа бараг харахаа байж байгаа байхгүй юу. Нөгөө байнга аавтаа зурлж идэг нөгөө их хөвгт чинь тэгээд зинхэнэ огдор өсөр нэгцтэй. 6 жил харахгүй. Тий. Тэгээ хаяа нэг эргэж жилд нэг удаа нэг 2 удаа эргэж очдөг байсан. Би 2 хүүхдээ аваад очдөг очдөг байсан. Хаварт нэг очдөг, намарт нэг очдөг байсан. Бид гуравчин зууралдал эндээс явдаг бол вагон цуугаал эндээс вагон цуугаал зүү хараа хүртэл вагоноор явал зүү хараахаас цаашаага модны машинд гараар өгч бод суугаал бирлэг орно шүү дээ. Тэгэл очиод би тэрийг их сайн санд ингээд нөгөө очихдоо нөгөө бүх юмыг нь авч очоо бид нар чи ирэлтээр очих юм жоохон юмтай очиж шүү дээ. Бүгднгийн шалгадаг байхгүй. Одоо нэг чихэрнүүд нь шүү дээ. Бүх цаасыг ингээд задлана. Тэгэл нэг талах малхыг чи ингээд зүсэл хоогаал. Тэгдэг байсан тэгэл. Баримчаас үндс нь юу вэ? Ерөөсөө тэр нөгөө юу шүү дээ. Хувийн үйлдвэрлэл явуулсан дамай намаа ирсэн хувийн үйлдвэрлэл хийсэн. Нөгөө сантад байгаа үйл явдлууд чинь хураан. Тэгээ хар оронд чинь мэдээлэл авч байгаа дамай намаа хийсэн. Тэгээ хар оронд ч гэсэн байхдаа юм хийдэг л байсан. Нөгөө дахин тэрэ хийдэг байсан. Ерөөсөө тэр хар орны дарга хар гомсор тэр чинь мэдээлээд юу атсан. Ганцхан тэрний ил батаас. Баатар уусан гэсэн тийм. Тий, тэгээ хөдөлмөрийн баатар. Сургуулаа болох тэр зэрэг ер нь яг нөгөө тэр нөгөө ажлын юунаас болоод нэлээд зөрчилдөг байсан юм л да. Одоо ингээд одоо нөгөө ажил хариуцсан байгаа шүү дээ. Нэг тийм жижигхэн барьгаад хариуцсан байгаа. Тэрийг ингээд одоо ингэж өгөөд татмаараа тэгмээрээ ингэмээр гэдэг нөгөөх нь тоодгүй. Тэрний ялгаа. Тоодгүй нөгөөх нь тоодгүй тэгэл ингээд нөгөө нэгсэн юм одоо материал юм чинь бүгд дарга зогшгүй шүү дээ тэр чинь. Тэгээ тэрийг нь зогсож өгдөг энэ. Тэгээ тэрнээс нь болоод ер нь жоохон төр тар хийгээд тэгээд нэг удаа барьж аваад багалзуулаад тий. Доод албан юу доод улсууд чинь ажил шаардаж яаж байгаа чи яагаад ингэж хэрэг гэж байгаад байдیں۔ Чи яагаад нэг хэдэн банз гаргаж өгөөч хэдэн туулаа төрөөд бүжин гэдэг нь хөлдөж хүчих гээд хэдэн банз цохоод өгөөч гэсэн чинь зохиж өгөөгүй гэсэн. Тэгэхээр нэг манай өвгөн чинь шаартай машин доороо сууххээр нь хаалгаа онгоолгоод хаах гэдэг хаалгаа онгоолгоод ингээ хаалгааны барьж исэн чинь тас тат өвгний мөрлөө ингээд хаалгаараа зохиод хаалгаа хаацсан гинлээ л дээ. Тэгэхээр нуур нь хөрөд татаж машинаас нь эндээс нь татаж гаргаж ирээд дараад авчихгүй юу. Тэгсэн чинь нөө чин дарж аваад нөгөөдөгтэй чинь ноцолдоод ингээ байжсэн чинь жолооч нь ирж салгасан гэсэн. Тэгээд тэрнээс тэгээд хонцогдчихгүй юу. Тэгээ хонцогноод тэгээд матцсан юм байна. Тэгээд матчихсан. Тэгээ ерөөсөө тэр шүүх хурал дээр хэлжсэн шүү дээ. Сангийн ажихын дарга гомсөрөн тэгээд зоо техник үлээ юу үлээ тэр нь ажмад гэдэг нэг хүн байсан юм аа. Зоо техникч байлуу юу байлуу эдийн засагч байлуу нэг тийм нөхөр. Тэр хоёрын матасаар тийм мэдээллийн дагуу гэж байгаа. Мэдээллийн дагуу гэдэг. Хар харанд очихын өмнө би нэг юм асуу хийхгүй юмрээсээ байхгүйс ирмэнээр гүлэм хийчихдэг байсан гэдэг нэг ярьсан та тий. Тэрийг нэг тодруулаад яриад байгаа ч. Тэр ирмэний чинь одоо гүлмэний юугаар эсгчгээл тэгэл нэг яагаад зураад ингэ сайхан гүлмэнийхээ яг ингэж хэмжээгээр ингэж хээ зурчиж байгаа л тэгэл утгаар ингэж октоод үсээд худаад авчихдаг. Тэгэл тэр оронд нь ингээд будгаар будчих нэг хонхойсон будаг юу оронд нь. Тийм бай. Тий. Тэр бол ихгүйсэн. Тэр бол нэлээд ашиг болсон. Хямдхан дээр чинь. Тийм хямдхан. Нөгөө конвейерийн ирмэн واخгүй. Тийм харин би тэрийг нь
Жолоосноо цахаар болоод. Яг нөгөө худгийн мотор юу лээ моторын дуу кинонд тэр чинь. Тэр чинь олон давхар байдаг шүү дээ. Мяндас ирзээ гэдэг давхар. Айгүй бөхтэй. Тэр чинь. Нанжин хаа гэлэн мөл басийнэ. Нанжин хаа гэлэн олныг хийсэн. Сүүлд нь тэр юм хураадах чи 2 3 нанжин хаа гэлэн хураадсан шүү. Хоёр нь хагас уулзтай нэг. Тэгээ нөгөө баригдаад тэгээ юм хураалгахын чинь өмнө бол энэ урчуудын эвлэлийн хорооноос гадаадад үзэсгэлэнд явуулах зориулцаар Монгол гутал тэгээ бүтнийг одоо иж бүрийн имэйл аавд захиалга өгсөн байсан гэлээ. Тийм. Урчуудын эвлэлийн хорооноос бүтнийгөө захиалга өгсөн байсан. Тэгээ тэр нь ерөнхийдөө хийгдээд бараг дууссан байсан. Тэр нь бол хийцсэн байсан. Тийм, тэр нь хураацсан. Хоёр гутлын нэг гөлмийг хийцсэн байсан байх тийм. Нэг гөлмөг. Тэд нэр чинь цөмгийн хурааж аваачаал тэгээд лээдэ шүүхийн чинь одоо аваачаал дэлгүүрт тавьж байгаа нэртэй тэгээд хуваагаад авцсан гинлээ. Нөгөө 17,000 төгрөгөөр авсан машины 6,000 төгрөгөөр зарсан байгаа. Хурааж авчаа. Тий. Тэгээ нөгөө 3 дугуйт мотоциклийн 1000 төгрөгөөр үнэлсэн. Тий. Үнэлж зарсан байх жишээ. Өөрөөр нь би болгосон өмчийн хурааж байгаа тэгээд эргэж зараад байсан. Тий, улсын өмч болгонгуудаа эргүүлээд бас хямдхуунаар зарцсан байгаа. Гэтэ яг үнэндээ яг зөвхөн баримтанд 6,000-аар зарсан гэж тэр нөгөө тэнд протокол дээр л үлдсэн байгаа болохоос яг хэдээр зарсан мэдэхгүй шүү. Тодорхойгүй. Тийм яг үнэ тийм шүү. Тийм л байна. Тэгээ яг сүүлд нь 90 онд цагаатсны дараа нэг машин өгсөн л дээ. Тэрний оруулгаж нэг 24 өгсөн шүү дээ. Тийм үү. Би дуулаагүй. Олон жил тэрүүгээр халтур хийсэн даа. Тэгсэн. Гоёлтай малтай олон явсаа бид нар бас ч гэж үгүй тэр хармаж энэ. Манай маа том хөвөл дээр нэг жоон жихээ явсан даа жаа. Тэгээд яг хаа бид нар чинь би тэгэл ер нь бол нөгөө яг миний мэдхээр бол тэр нэг хэцүү амьдрал эхэлсэн байхгүй 76 оноос. Тийм байна. Тэгээд бид чи хотод ирсэн. Ээж хотын паспорт байхгүй, дөнгөж нялх биетэй. Мөнгө төгрөг юм байхгүй. Тэгээ яг нэг хамаг юм хураагаад авчихсан. Нөгөө бид гурав чинь тэгээд нэг явж нэг хашаагаа нэг зарсан шүү дээ. Тэгээ нэг онгоцоор нэг зарч мэдээд энд нэг хүн яриад оргисон тэгээд юу авснаа би мэддэг юм. Эргэж юм өгөөгүй. Авсан байлгүй дээ. Жохон багч гисэн. Хашаа манайх ч одоо чигтэйхэн сайхан шинэ хашаа барьсан. Ах нөгөө цэрэгт явуулсан байсан байхгүй юу? Манайх чинь 10 төгсөө цэрэгт явуулсан байсан. Нөгөө аавч бариад явах тоо. Тийм тэгээд хараарнаас цэрэгт явчихсан. Тийм. Хараарнаас цэрэгт яваад 3 жилийн цэрэг. Тэгээд аавга баригдахад цэрэгт байсан юм. Тийм цэрэгт байсан. Тийм. Тэгээд дараа жил нь ирсэн юм. Тийм дараа жил. Санд 5 настай байсан. Тийм. Охин дөнгөж төрөө. Дөнгөж нялх амлсан байсан. Тийм. Охин нэг том охин ингээд 8 нас 8 дугаар анги олж исэн юм уу та. 7 байсан. 8 дугаар ангид орж 7 дугаар ангид орж исэн энэ дээрээ хотод дээрээ. Тэгээд телевизэд гэртээ. Телевизэд гэртээ. Тэгээд тэр айлын хашаанд бууж байгаа шүү дээ. Манай нэг зээ хөргөнийг хашаал да. Тэгээд тэр чинь ээж ажилд орж байгаа нөгөө тэр хүүхдийн больницын аптект. Андангийн хүүхдийн больниц гэж байсан шүү дээ. Тий. Тэнд чинь би ч сайн дэж биш. Одоо энэ арчс намын хурлын гишүүн Тэмүүжин байна шүү дээ. Тий. Тэмүүжингийн аав чинь хин гэж Гişиг Дэмбэрл чи өөр хангаа аймгийн аптекуудыг удирдах конторын дарга байсан манайхын хар хооронд байхад. За. Тэгээ гişиг манайхаа хар хоорны аптекаар чи хаяар ирдэг бид нар чи нөгөө семинар гэл өөр хангаа дээр дандаа байсгал очино. Тэгээд тэнд яагаад мэддэг болцсон байсан байхгүй юу. Тэгээд би нөгөө ажилгүй болчиход өвгөн шоронд явчихад тэгээд эрүүлийг хамгаалах яамн дээгүүр очиж боловсон хүчин дээр очиж одоо хаана очих ажилгүй идэ гэж бодоод очисон чи харин боловсон хүчин Гişиг Дэмбэрл хийгээ сууж идэг байхгүй юу. За таньдаг. Цөө та сайн уу байна уу гэж хөрхөн амт сүйд болоод чи нэг одоо ингээд ирсэн гэсэн дуулсан таныг дуулсан. Танах гэр чинь хаана байгаа ингээд тэгин зурагтад байгаа гэдгсэн чинь тэгвэл зурагтад ойрхон таныг 9 дугаар эмийн санд танд хуваарлаж өгье гэд. Тэгээ намайг тэр гандгийн хүүхдийн больницад хуваарлаж өгсөн байхгүй юу. Зайл. Тэр чи байж идэг гэсэн хөрхөн амт тий. Өөр хангаа юм байна тий. Тий, өөр хангаа хүн тий. Тийм тэгэл би дүүгээ хараад гэжтэй. Энэ хоёр л үлддэг. Тэгэл дүүгээ хараад ихшиг хойлоо үлдэх үү? Игчингээл нэг хичээл мичээл яваад байгаа юм тий. Чи л харах юм. Тий би л харж байгаа. Тэгэл ингээ нөгөө гарч тогломоо санагдал хүүхдүүдтэй нэг жоохон амтэн чинь тэгэл дүүгээ ингээ нар дагуудад нөгөө тонны нар дагуудад ингээ тавиад байдаг байхгүй. Гэтэ нөгөө чинь нар нүдэнд ялбаад ингээ нүдэн ансаар гаргамтаад байгаа. Тэгээд зөвхөн тэгэл гараал таална л да тэгэл. Тэгэл юу яатлан л ямар ч гэсэн хөлд ортол том болтол тэгэл битээ ирчин тэгэл зууралж ижлээ. Идэх чи 90
Мөнгө байгаа чи идэх юм олддгүй хэцүү байлээ шин тэр үед нэг хэсэг. Тэгээд Талханд одоо их дэлгүүрт очиж талханд орж ирдэг байлээ шүү дээ тий. тэгэл цугдаа толгой тэгэл дандаа бүх юм очир. Өө толгой манай тувдаа толгой их ийц. Аагаа гарч ирэхэд хэдтэй болсон байх вэ? Би 11-т байсан. 6 жил. Тэн 6 жил. Ашгүй та тэгээд ажилтаа болоод авдаг. Тий би ажилтаа болсон. Тэгээ хүү зэрэгээс ирээд Тийм тэгэл ах зэрэгээс ирээл тэгэл бид нар чинь тэгэл ах ажил хийгээл тэгээ 46 даа сургууль цэглаанчнаар сургуульд цэглаанчин болж ороод тэгэл юу яагаад. Гэхдээ ээж чинь бол нөгөө бас байн хөөгдөсдөө шүү дээ нөгөө паспорт байн хөөгдөсөд. Нэг бол хотын захиргаан дээр дуудана, нэг бол хорон дээр дуудагдана. Ажилтаа хэрнэ. Тий, тэр ажлаас нь хөөгд байгаа. Дээрээс нь нөгөө юу руу наач мэдээлэлтэй байгаа. тий, аптек руу аптекийн захиргаа захирал руу чинь байн залгаж шүү дээ дарга руу. Тэгэл хүн гаргагаал. Тэгэл хөөхөө нөө манайх чинь дандаа хүүхнүүд шүү дээ чаавас аптекийн чинь. Тэгэл нэг чи ямар нэгэн яавал нэг оронтой гаргаад яаж хийж байгаа л намайг уцаагаад аваад нэг 2 хоног дахиад эргээл хөөнө. Хамгийн сүүлд нь 86 оны намар юуны орионы намаа хорон дээр дуудаж яана гэж. Хорон дээр дуудаж яана гэн хорон дээр очисон чинь орионы намаа хорон дээр очих гэнэ. Орооны намаа хорон дээр яваад очисон чинь октябрын оройн гэж байсан тийм. Очисон чинь намаа хорооны даргын өвдөн дээр баахан улсууд цуглчихсан л байна. Тэгсэн нөгөө аймагуудаас зөвшөөрлөгөө орж ирсэн улс айлуудыг буцааж хөөж байгаа юм байна л да. Баахан төлөөлөгч нар ирсэн аймагуудаас. Тэгсэн манай гоёлтаагаас 2 хүн ирсэн л гэд дуулдаж байна. Тэгээд одоо хэн ирсэн хүний танихгүй юм чи яах вэ? Тэгээд яваад ордсон хотын захиргаанаас 2 хүн ирж гисэн л өөстөө намайг хараад ирээс андахгүй байна таниад. За энэ авгаа одоо явахгүй нөхрийнхээ араас явахгүй хүн дээр чандамд очсон байж байгаа нутагтаа. Нөхрийнхээ араас явахгүй юугаа хийгээд н хотод байгаад байгаа юм бэл гэж. Өө би явж чадахгүй хүүхдүүд сургуульд байж байгаа. Би одоо хүүхдүүдээ хараад хүүхдүүдийг аяг хараад би өөрөө бас энд ажилтаа би явж чадахгүй. Шунгаас гарсны дараа чандам. Чандам руу хөвсгөлөөс ирсний дараа чандам руу явсан байхгүй юу? Шунгаас гараад хөвсгөл явсан. Тий. Санттай явсан. Тий, санттай яваад хөвсгөлөөс ирээл чинь бол баруун Батмангүй явахгүй. Тийм Батмангүй үед. Тэгээд орооны намаа хорон дээр тэгээд очиод яасан чи баахан залуучууд улсууд ирсэн байна. Нөгөө аймагуудаас ирсэн айлуудыг л хөөхөөр цугласан залуучууд байна л да. Тэгсэн чинь алтаагаас ирсэн 2 хүн байгааг нэг нь байна, нэг нь гадуур айлууд хөөх гээд айлуудаар хэсээ явцсан гэж байна. Нэг 2 нөхөр ирсэн. Энэ дээр нэг хэдэн өстэй нэг алзан толгойтой нөхөр байна хин ч гэдэг лээ. Одоо нэрийг марчиж. Нэг нь ямар юм дарагч үлээ нэг 2 хүн ирсэн л байна. Шууд л бас намайг загнаад ундаа явсангүй чи юу хийж байгаа нөхрийг хараас явсангүй гэд. Тэгсэн чи гүй одоо ингээд хүүхдүүд одоо зарим нь сургууль зарим нь ингээд цэцлэг юунд яагаад одоо би явж чадахгүй. Би өөрөө ажиллаа хийж гэдэг хүүхдэд хийж ийн нэтэр гэл яасан чинь зовлоо ярьсан чинь өгдөөгүй явж итэр нөхрийг хараас яв. Чи энд юу хийж яваад байгаа юм. Тэнийг авгаа мавгаа гэж загнадаг ба штэ. Тэгсэн чинь гэнт уур хүрээд би. Гэхдээ яг нэг ганц 2 өг зүгээр солиод байж исэн чинь гур зүгтэй гэж хэлсэн чинь гэнтгээ уур хүрээд. Яхаараа та нар хийх ажилгүй улсууд юм уу та нар чинь улс ажил хий цалин авдсан байгаа үстэй. Яхаараа нэг ядарсан муу авгааг тэнийг бангараар нь дуудаад намайг ингэж хөөцөлдөд байгаа юм та. Надаар яах гээд байгаа та нар. Би ямар гэм хийсэн та нарт. Гээл би чинь өөртөөс нь хэрэлдээд. Зад хэрэлдэд юм байна өдөлтэй чинь. Намайг хэрэг хийсэн гэж үзээд байгаа юм бол миний хийсэн хэргийг тим хэрэг хийсэн байх чинь тим яд авах хэрэгтэй гэд тэр ялын тогтоол могтоолоо гаргаацгал да та нар. Гаргаад хэлээд энэ олон төмний дунд хэлээд тэгсэн чинь тэнийг авгаа явсангүй чи ямар ч байсан чамааг явуулна энтэрлэгээ тэгж байна. Өгсөн чи явахгүй би чи намайг буудаж аваад миний хүүрийг ачаад явуул яваарай та. Зүг хэллээ бүр уур хүрээд. Мартаж болохгүй давтах учиргүй түүх төр өндөрлөж байна. Дараа үргэлжилнэ. Өнгөрсөн шөө